Тэр юу вэ? Манай ши дарга болон их хэзэн Чингис хаан хоёрын зураг уран бүтээл энд байна. Нэгдүгээр шугамын метрод гарах аймагт Чингуан Хуанчан站到 Сосно. 请从列车运行方向左转。 Энэ хавьд нэг чимээ гараад ах юм. Буу дуурайд байгаа юм бах та. Манайхаа Өвөр Монголын нийслэл хөх хотод Монгол хүн байна уу? За нарт хорвоогийн нэгэн клоны мэндийг хүргэж байна. Өнөөдрийн аялж байгаа улс маань болвол Өвөр Монголын өөртөө зас хорны нийслэл хөх хотод ирсэн байна. Хөх хотод бол энэ бол нэг Цайшан гэнэ ийм юу байна. Одоо Бээжингээр бол яг 20 та хот шиг юм байна. 20 та хот шиг юм талбай дээр ирсэн. Алтан хааны талбай гэдэг газар ирсэн байгаа байна. Гэр байна. Тэгээд яг ийм Бээжинд ингээд хувцас өмсөөлөө зураг авахулдаг үйлчлэг байдаг шүү дээ. Яг тэр нь уртын дуутай. Өвөл гэсэн ч хүмүүс ингээд ролко над явж гин. Матрёшка байна мандур шиг. Энэ хятад үндэсний Монгол үндэсний дээлээ өмсүүлээд энд нь ингээд зураг авах үйлчлэг байд юм байна. За энэ удаа би юу хийж явж байгаа вэ гэхээр биш үү. Гэрийнхэнтэйгээ Монголтойгоо ойрхон газраар аялж явж байгаа. Тэгээд хингээ та бүхэн хот бол монголчуудын маань хизээч ороод үзчихээр хямдхан ойрхон маршрутуудын нэг учраас мэдээлэл жоохон болж магадгүй гэдэг бодол төрөөд энэхүү булаага дөнгөж цаа эхлүүлж байна. За энэ хэсгээр нь ингээд ийм эртний годамжны үт юм байна. Голрохоо одоо юу зарж байгаа вэ гэхээр ер нь цагаан идэ тэгэл одоо сүмнэр бэлэг тусгал арьс идэл. Ерөнхийдөө би Өвөр Монгол ингэж хардгийг. Одоо Ар Монголын аялал жуулчлалын хүмүүс аж ахуйн нэгжүүд санаа аваад хамдарч ажиллаад явбал нэг шат өмнө алхаж байгаа хүмүүсээ гэж харддаг юм байгаа юм. За юм өслөг идэлүүд байна. Сахин бэли. Энэ дээр Made in Өвөр Монгол гэж байна уу? Made in China гэдэг тэгсэн ирнэ Орсоор бичсэн. Тэгэхээр яг хаана үйлдвэрлэсэн? Хятадд Брэдэд хийгдсэн болоо. Ийм юу аа? За өслөг идэлүүд байна. Сүмнэр зүлт. Энэ дээр Мао даргын хэсгийг юу шүү дээ. Энийг нөгөө юугаар хийдэг? Халуун юугаар. Халуун боо юу гэдэг лээ тэр чинь. Юугаар ингэж түлж хийдэг юм. Хэсгийн уран бүтээл байдаг. Тэгээд манайхаа ягаараа хятад миний Бээжин болон Ирэний бичлэгийг үзчихсэн бол мэдээж нөгөө бэлэн мөнгнөөс илүү WeChat болон Alipay карта холбоод хэрэглүүл дун гэл байнгын утсаараа хэлбэр амар байдгаа. Тэр юу вэ? Манай ши дарга болон их хэзэн Чингис хаан хоёрын зураг уран бүтээл энд байна. Ши дарга маань Чингис хаанаас нэг толгой дээр заларч байна. Цагаан эдэний юунууд хүмүүс их сонирхож сая авсан. Амт нь олол их дажгүй байлээ. Гэтэл миний бодлоор бол Ар Монголын маань цагаан эдэнүүд илүү гоё амттай байдгаа. Амтлууж өгч байна. Гоё байна. Ингээд Өвөр Монгол хосууд маань ингэж хурмын зураг авахлах шиг байна. Гэрчүүд найзууд нь төлөөж авах шиг байна. За би дөнгөж сая юунаасаа яалаа. Салаад явж байна. Баахан хүмүүстэй 2 автобустай 50 хүнтэй явж байгаа. Тэр миний зохиож байгаа ажил биш. Өөр Монголын компани зохион байгуулалттай аялын хүмүүсээр хамт явж ирсэн манай гээд. Тэгээд би ингээд эднээсээ салаад тусдаа YouTube-ийнхаа бичлэгэн зориулаад
Нөгөө л нэг төсөв багтаа айлгчийнхаа дүрээр таа бүхэд яг явуулж байна. Сая манай алтан уугийн алтан хааныга ардаас нь харуулсан байсан. Уучлаарай. Одоо ингээд урдаас нь харуулж байна. За тэгээд энд бол юу байгаа? 30 биш 3 сая 600 мянган Монгол хүн шээ өр Монгол хүний за би ахад явчээ. 3.6 сая хүн оршин суудаг энэ өр Монголын Хөхөт хотод маань тэгээд тэрнийх нь 400 мянган хүн нь Монгол хүн байгаа байхгүй юу? Одоо яг өр Монгол хэл мэддэг хүн гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 7 хүний нэг нь яг монголоор ярих боломжтой. Энд угаасаа миний англи хэл маань угаасаа үйлчлэг нь тодорхойгүй. Үйлчлэхгүй тодорхой. Тэгээд хятад хэл би мэдэхгүй учраас одоо монгол бороогийнхоо дүрээр л явах нь дээ. За, монгол хүнтэй таарах нь үзье. 7 хүний нэг нь монголоор ярих боломжтой гэсэн шүү дээ. Өдөр 7 хүн үзэх үү? Би 7 нарыг 7 сумаар нэг харваад онож устгах чадахгүй бол эрхийн хуруугаа огтлоод эрх хүнэн байгаад хар ус уухгүй хагад өвсөдөхгүй амьтан болоод харанхуй нөхөнд амьдрна гэж ам алдаж тангараг хийж гин. За тэр нь цаашаа хүмүүст шууд одоо монголоор л ярих нь байна. Жохон англи хэл маань хэрэг болохгүй энэ хэсэгт маань. Тэгээд одоо яг юу үзэх вэ гэхээр миний югаар бол хамгийн хүсдэг зүйл бол метро байгаа. Монгол хэлээр ярьдаг метрон суунаа. Энэ нэсэж зэн хос цааны хүн юм шиг байна. Самано метроны бодол хаана вэ? 听不懂。 За энэ хүн маань 7 хүнийх нь 6 биш 7 хүний нэг нь монгол хүн 7 хүний 6 нь байж таарлаа. Гэтэ ингээд юм бол нэлээд яаж байгаа хөрхий. Өр монголчууд маань хятадтай нэлээд уусцсан байгаа. Яригтай бол монголоор ярих юм маань хүндлэн. За автобус хятадтай юу байдаг юм аа? Одоо цэгэр дугаартай бол Монгол төрийн албаны машин байдаг. Энд бол энгийн машины цэгэр дугаартай. Энэ ногоон дугаартай машин байх юм бол цахилгаан машин гэсэн үг байдаг шүү. Тагтаагаа ингэж хоололт юм байна. Одоо Монголын гандагийн урд тагтаа хоололж байгаа хэвээрээ юу? Тэнд хүсэг тэрэг байна, хүн тэрэг. Японд байдаг. Японд ч одоо айгүй үнэтэй шүү дээ. 2 цаг маг юу вэ? Явхад ч маар сая төгрөг өгдөө шүү дээ. Ийм юмар. Энэ ажилт юм уу? Болдгол юм шиг байна. За. Хүн алгаад. Яа метроны бодлын хавьд л ах шиг байна. За эн чинь бас овоо штэ. Гэт Монгол кирилл бичгээ хараад Монгол юу харсан ч хятад Монгол Оросын цайны замын буур гинэ. Өдөр орж үзэх үү? Би зүгээр ямар ч нөгөө хаачаа метроны буудлын зүг рүү л явж гин. Дэшээ орж үзцгээе. Монголтой холбоотой, Оростой холбоотой цайны зам илүү байх шиг байна. Энэ болохоор Ямпай хаалга гэдэг Хятадын эзэн хааны зарилгаар барьсан сүм хийдийн өмнө ингэж баригддаг. Би гайдын сургалтанд сууж байхдаа залгаж ирсэн байна. За энэ бол өмнөд орох хаалга гинэ. 1 цаг нь 9 цагаас 12 цаг. Can I enter? Орж болох уу? Орж болох уу? 可以直接进。 За. Би орлоо. Араас дуудвал тийг орж болохгүй байсан гэсэн үг шүү. KZNG гинэ. Монгол хэл байх болчлаа. Англи байна. За соёлын танхимууд байна. За зураг хад гоё хэсгүүд энэ хэсгээр байгаа юм байна. Гэтэ ямар ч хөнгүү юм аа. Унахаа. Өнөөдөр гэхдээ нэгдэх өдөр 1 сарын эхний нэгдэх өдөр байгаа. Хаашаа явна вэ? Андаа чойчтой хаалга байгаа юм шүү. Цайны замын буур мөр хичээд.
Хятад зүгээр нэг сүмэл юм биш үү? Canon-ы зураг авалт хийчмээр нөгөө Honjo Gimmick-тэй гардаг л. Энэ жижигхэн нөхөө. Нүгээр тань хараарай. Тэрхэн биш үү? Үзэгдэх юм амьд хүн байна. Явлаа. Алхаж явж байгаа тийм цэцэрлэг төрөлн маягийн газар метроны буудал хайсаар явна одоо хүртэл хөрөөдөрлөө тэнд тэгсэн чинь тийм нэг галзуу болох нагарын дугуй шиг юм. Энд нь ингээд юм алсыг харагч байна. Асаа гарч нэгт явахгүй шүү. Нүүл болохоор явахгүй юм болоо эсвэл хөнгөө болохоор орч очиж үзье. Энд нэг эмхтэй хийн дасгалаа хийж байна. Эцдodод өглөө өр монголчууд маань ч гэсэн ингэж өглөөний сайхан хөвшилтэй байна. Нэг бас тойрч хүмүүсгүй чинь за тийшээ очиж асууя. Энд ингээд юу вэ? Нуур юм байна. Нуур нь ингээд хөлтсөн тэнд хүмүүс тэр нэг залуу хүүхдээ юм уу? Хараалаа. Чаргаар түрээ явж байгааг чирээ явж байгааг харж байгаа бах. Энийний дээр нь сууч нэг юу харъя да. Метроны буудлаар би юу явах гээд байгаа юм. Тийм зах худалдааны төв хямдхан юм авч болохоор газар саяных бол бас дажуу эртний гудамж байсан. Гэхдээ яг тийм хүмүүсийнх нь авдаг хямдхан газар нь хаана гэдэм болоо. Тэгээд гараа 30 хүнтэй байж иж явна гэж байгаа юм байна та. За энэ WeChat-аар бол мэдээж төлбөрт Alipay төлбөр төлөх хэсэг WeChat буюу Alipay төлбөр төлөх хэсэг нь байна. За хүн гараад ирлээ. Сууж болох уу? Англи хэл угаасаа хотлаа. Юу монголоор хэд вэ? Үн. Энэ 30 хүн. Ганцаараа. One. Ирэн. Хэд вэ? Alipay. Хэд? Үн хэд вэ? 상시. 산수. 자, 상시. 30аар суугаад E R E ичи. Фойлоор дээр болоо. За 30-аар ингэж нэг тойрох нь байна. Өдөр үзэж дээдлийг хараа. За 30 хаан төлөөд амьдралтаа анх удаа ингэж ганцаараа алсыг гарах яжлуулж үзчихэ да. Mr. Beast Египтийн пирамидыг нэг ганцаараа ч яах. Бичлэг хийхэд нэг өдөр түрээслээд тэр шиг гэдэг ахын цаашаа юм бас тэ. Нэг өөрхөн юм юу байна. 1 2 за дөрүүлээ ихтэй зургуулаас уцгаар л юм байна. Ихтэй зургуулаас уцгаар нэг өөрхөн юм алсыг харагч байна. Энэ тал руугаа эргэж чинь Монголын галзуу алсыг харагч бас биш нөгөө тал руугаа явдаг шүү дээ. Ингээд суучаад нар зүв явдаг. Энд гэсэн чинь нар буруу явж байна. За хөхотыг ингэж дээрээс нь толтё. Жохон юу байна? Цонх жохон бүрсгэл ихтэй хангалттай харагдчихаар байна. За дээшээ очиж байгаа хараа. Одоо энэ дээр ерөнхийдөө үнийт өндрийнхөө биш үү? Нэг 70-80% дээр нь гараад иржээ. Юу байна бүгдээрээ харъя. Энэ мэдээж нөгөө цэцэрлэг төрөлн байсан болохоор мод ихтэй модтой хэсэг нэлээд гарч иг. Нэг тийм амар өндөр барилгууд алга. Тэрээсгээр та бүхэн харж ивэл шууд ийм хөндөрлөг уулнууд байна. Монгол зүг рүү гэсэн үг шүү дээ. Хойд зүг рүү. За тэнд бас ингэж юу байд юм байна. Цахилгаан станцууд харагдаж байна. 3.6 сая хүнийг хэдэн цахилгаан станцаар тэжээдэг бол энд ингээд тийм талбайтай Энд юу вэ? Шангрила хотел байна. Тэр
Хятадын одоо хүн нийслэл нь өвөр Монголын нийслэл нь болоод энэ Хөх хот гэж хэлээд байгаа. Тэгээ хамгийн олон хүнтэй нь бол юу гэдэм болоо Ордос хот маань бас 3 сая хүн байдаг баг шүү. Чингисийн онгон байдаг. За нэг иймэрхүү. Гэтэ яг ингээд нөгөө ганцаараа алсын яргчин дээр суун гэдэг чинь бас сони юм байна. Нөгөө Чернобыль энтерт яваад байгаа юм шиг санагдаад шүү. Та тэгж гинөө. Сая ямар ч нөгөө юу байхгүй байсан шүү дээ. Хүн байхгүй сүмрөө орсон. Тэгэл ийм нэг алсыг харагч нэг хуучны дөө алсыг харагчтай нэг хотоод нь ч гэсэн жоох ингэж хаягдсан маягийн болчдөг Чернобыль байгаа шүү дээ. Атомын юу дэлбэрж исэн. Хүн амьдардаггүй. Тэрэн шиг хальт санагдчихэв. Гэхдээ бол огт тийм биш шүү. Нөр монголчууд маань. Энэ хавьд нэг чимээ гараад ах юм. Буу дуурайд байгаа юм бах та. Тэндээс орж байна. Час л гэдэг ах юу вэ? Нэг сор юм уу? Юу юм бэ? Тэр Конфу Пандагийн анд хэд бол галзуу 5 юм. Нэг ажи. Үнд ихтэй хараа яаж гараад наа. Газар хүрхгүй агаартай дуурайд шүү. Алдарт конфугийн матцтай. Ноён лив яж. За хол байхгүй бол ташуурдуулж мэдхийн гэдэг юм. Төв гудам маягийн юм байна. Нэг анзаарсан юм байна шүү дээ. McDonald's. Ингээд битүү McDonald's байт юм байна түүц шиг. Гэтэ ингээд гудамжны стрит фуд бас сонирн байдаг шүү дээ аялж явах үед. Нэг стрит фуд үзчихэ. Одоо тэгэхэд англи хэл байхгүй юм чаа. Тэр шиг зайцсан ч да. Одоо цадгалан байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Нэгийг авъя. Нэг ширхэг. Үнэн хэд вэ? 2 юано. За. За яж гараа. Сайн байна уу нохоо? Хоёлаа хуваагаа идчихөө. Хөөе. Яна арай хамаар өгчөө. Сайн хазаад идээрэй. За би явлаа. Баяр та. Том нохоо болоорой. Боо чи идчихээрэй. За. Дэлхийн цор ганц одоогоор байгаа монголоор ярьдаг метро. Сууж үзэх хүслээ биелүүлэх гэж байна. За энэ дээр ингээд монгол өчгөр юугаар латинаар тэгээ хятадаар бичсэн байна. Орох гарц хоёр си гарц. Си орох. За. Одоо байж тээ энэ дээр би хот гэхээр яг юу санаанд ордог бэ гэхээр зөвхөн метроны бодол санаанд ордог. Дэлхийн цорын ганц монголоор ярьдаг метро гэдэг нь сонирхол татаад байдаг байсан. Тэгээд яхаа өвөр Монголын нийслэл ерөнхийдөө тэгэл өвөр монголчууд маань амьдардаг монгол хэлээр ер нь ойлгогдсон материал ихтэй гэж бодсон чинь ерөнхийдөө маш хятадчлан уусгагдсан байна. Монголоор ойлгоцоход ер нь хүндрэлтэй. Гэтэ яхаа ингээд ойлгоод ах шиг байна. Тэгэхээр энэ маань яхаж жоохон хүндрэлтэй ах шиг байна. За үзье. Монгол бичгээ сайн давтаарай хүмүүсээ. Тэгвэл та нар ойлголцоод уншаал
явчих юм байна. За Hyundai Square гэж юу вэ? Энэ гарцсан байна. За ишээ шүү. Метроны юм авдаг хэсэг нь. Тэг чи олон газрын метро үзсэн л дээ. Энэ Макдоналдсын бүр фэн юм байна. Метроны буудлынхаа голд нь орох гарц хоёрынхаа голд нь ингээд Макдоналдсын нэг төц хувилбарыг тавьсан байна шүү дээ. За би ямар лайн дээр явж байна вэ гэдэг харъя. Би одоо аль юм бэ? За Монгол бичгээр ингээ үзчих юм байна. За би болохоор хурдан уншмаар байна. За саяных чинь Зонгва Зонгшанлуу яаж байгаа юм байна. Би болохоор энэ хавь руу явмаар байна. Энэ хавь руу миний очих газар байсан. Төлбөр нь юм байд юм байна. 2-оос хамгийн ихтэй 5 болт юм байна. Тэгэхээр би Зонгшанлуу дээр байгаа юм чинь бух буудлаа хараад метроныхаа буудлаар ороод харъя. Сая юу яагаад гэсэн юм аа? Нөгөө хятадаар локейшнаа үзүүлсэн чинь хятад хэл дээр юуг нь аваад гацсан байхгүй билетийг аваад гацсан. Би тэгээд ороод яг ямар буудлын дээр буухаа ойлгоогүй. Тэгээд яаж юм? Монгол хэл дээр чи монголоор ярил монголоор ярил, англиар ярил англиар ярил гэсэн чинь зөвхөн хятад байлаа. Ойлгомжтой байсан л та. Ойрхон метроны шугамтай. Тэгээд яг хаанаа буухаа Google Map-аар харж байгаа зэрэгэлдээ буучт юм билүү. Тэгээд яаж юм бүгдээрээ хятадаар ярьж байгаа юм шиг. Ямар ч тийм монгол хэл маань 坐一下站台，坐一站。一下站台，坐一站。 За монгол хэлээр ярьж та гэхүү. Монгол юм аа. Монгол юм аа. 我听不懂。Үгүй эдний монгол хэлний хичээлийг болчихсон тий. За ямар ч гэсэн карт маань юм байт юм байна оо. Хөхөт метро гэвчихсэн. Би метротой орны хүү Японоос ирсэн юм байдаг. Тэгээд хоёрхан лайнтай газар ингээд паникт орж байгаа. Сонирхолтой юм аа. 坐这个，坐一站，坐一站。 One station. Нэг өртөө. 咱们现在是在中山路，你坐到最高中华广场，坐一站。 За. 你们有会蒙语的？坐一站，坐一站下去，下车就坐一站。 За нэг буудал буугаад дараах дээр нь Google Map харж байгаа л яах юм бэ? За. 咱们现在在中山路，咱们现在在这儿，申花广场，你就坐一站，坐一站到申花广场。 За. 对，然后换车。 OK. 啊，你就在这儿等着吧。 Чи хамт явах уу? 啊，你来这儿等。 Хамт явъя. нэгдүгээр шугамын метрод гарах аймаг. 新华广场站到， Сосно. 请从列车运行方向左门下车。 Гоё шүү. 换乘1号线的乘客，请在 Энд дээр 本 нэг 站 дамжаад 下车。 тэгээ дараах дээр дахиад 请大家们等。 хоёр метроны лайны Та ирнэ ажгаа зүйлийг юу тариулах руугаарай. Нэгдүгээр шугамын метрод гарах аймагт хос өртөө руугаарай. За дамжиж байна. Энд хоёрхан шугамтай юм чи дамждаг ганцхан газар байдаг баг. Тэгэхээр энэ дамждаг газар хамгийн том өртөө байх хэвээр. Тийм үү? За дээрээ тэнгэртэй. Хоолой монголоор метрон хөхөтийнхоо юм хоёр лайн нь энэ би хараад байна. Сая бид цэнхэр 2 дугаар лайнаар нь явсан. Одоо энэ улаан 1 дугаар лайнаар нь явж байна. 本次列车开往 Энэ лайн нь болохоор нисэх онгоцны буудлага явдаг байна. Нисэх рүү явж байгаа хүмүүс ингээд настай хамт нэг юу кабин суугаад явж байна. За тэр хартаа 他虽来这个景，中他有的
Артик. This train is bound for Guardian Airport. Next station is People's Hall. The doors will open on the left side. Би өчигдөр хамгийн хямдхан юм авч болохоор гадар чинь хаана вэ гэсэн чинь надад ийм плаза санд олгосон. Ванда плаза гэдэг ийм газар санд олгосон. Энэ дотор нь ахаал Макдоналдс хамгийн амархан. Бид нар одоо тийм амар бургер юунууд идэх юм бах та манай өр монголчууд маань Ванда плаза дотор нь хүн хөдөлгөөн ихтэй юм аа. Ярах хэсэг нь энэ байна. Үнээр хямдхан юм байна уу? Би та хэд үнийг харуулад өгье. За. Юу вэ? Хувцас хонорлол гэдэг юм биш үү? Энэ Ванда плазагаа сая нэвт сүлбэж гараад ёо гадна ар хэсэг нөх юм уу та? Ертөнцийн зөв урд хэсэг юм уу? Энүүгээр нь ингээд жоохон хямдхан юмнууд байдаг юм шиг байна. Яг плаза дотор бол угаасаа моол дотор ямар ямаараа хямдхан юм байх л дээ. Иймэртөө лангуунуудаас хямдхан юм аав шүү дээ. Явгооны замаас шууд машин зам руу нэгт гарч байна. Тэр чихэр жимсний бөөний төв юм уу? Самано Жуэн үү? Энэ 57 йен гэж байгаа. Йон гэж байгаа юм уу? 57 йон уу? Манайхаа монгол хэл чинь хайч хавь. Фонд өгдөг өр монголчууд уг нь монголоор сайн ярьдээ шүү дээ. Тэр чи яагаад ингэж? За. 5.8. Нэг жин 500 г нь юм байх хэвээр. Юу гэж бодож байна да? За нэг юм бол жингээ хэттих 500 г-аар ингэж заадаг. 18 6 Би зүгээр ирийг авлаа заяа. Тэгээд үнэн хэд яах нь үзт юм лөө. Яц шиг. Итгэхгүй юм аа. Монгол хэлтэй хүн олмоор байна. За өөр дэлгөр орё. За хоолны газрууд, тэгээ саяны жимсний газрууд байж да. Энэ ямар тоо? Монгол хүн байгаа юу? Монгол хүн Монгол. Монгол. Ходы. Монгол. Монгол хүн байна уу? 你们有会说蒙语的没？不知道是基软件本意，咱们不会是基软件。 Улаанбаатарын 你看看上面那个， Баузы. 听不懂。 Димсам. 也没有人会байхгүй юу? 基软件。 За. Тэгээд 李嘉诚会使基软件知道。 Манайха өвөр Монголын нийслэл хөх хотод монгол хүн байна уу? Энэ нэг жимсний дэлгүүр тэгээд юунууд бол одоо нэг хүн гадаад яасан гэж нэг юу зэгдэг штэ нэг чихэр жимсний юм авах шаардлагатай болдог штэ. Одоо цагаан сарын бэлтгэл ажиллагаа ч юм уу. Тийм болоод энэ хэсгээ энэ Ванда шүү. Ахаа. Энэ газрыг ихэд бол юм бол авч болох юм байна. Хувцас хонор бол алга. Хувцас хонор чинь тэр моол дотроо юуны хувцснууд байсан. Яг нөгөө задгаа хувцснууд бол энд харагдахгүй байна. Шиши. Ано. Энэ миний цаггүй хамгийн олон осод идчихсэн
зарим нэг газар Лаос идчихсэн Бээжин ирэн нэг юуны юу шүү дээ. Сайн биш үү? Бээжин чинь 3 оноор идчихсэн. Энэ 2 гэж ах шиг байна. Монгол хэлтэй хүн байдгүй те. Ийм бас адны өрөөлөм биш аа. Адны усан гөрөм байт юм байна. Далайн хамаа юутай жижигч томч биш нэг юм ас байна. Бичлэг маань энэ бүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр олцгоё.